사랑해요. Гүй их монгол хэлээрээ сайхан ярина шүү дээ. За сайн байцгаана уу монголчуудаа. Ингээд Ayo Mongolians channel-тэй хамт байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ер нь ингээд нөгөө анзаараадсэн чинь манай үзэгчид бол их гоё тийм олоолаа олж байгаа юм бэлээ. Тэгээд 14-өөс 65 насны хоорондох бүх хүмүүс ингээд үздэг юм бэлээ. Тэгээд манай суугтай хамт байдаг чамд танд бүгдээрэнд нь аз жаргал сайн сайх бүхнийг хүсье. За ингээд бит хоёр нөгөө жижигхэн нөгөө YouTube channel-аараа нөгөө өөрсдөө ч хамт enjoy гэдэг үзэж байгаа хүмүүстэй ч хамт гоё гэж удаад бас нэг юм жижигхэн болон гэсэн ингээд хамтдаа үзэж байгаа. Дандаа нөгөө дуу хөгжим гэлтгүй. Ер нь reaction гэдэг үгийг ингээд зүгээр ингээд товчхондоо задлаад үзэх юм бол заавал дуу хөгжим биш те. Ингээд дуу, кино, хөгжим, видео болсон явдал юун дээр ч одоо хүний сэтгэгдэл болон хариу үйлдэл те. Хариу үйлдэл reaction гэдэг үг бол ерөнхийдөө тиймэрхүү утгатай үг гэдээ ойлгочаарай. Тэгэхээр одоо music reaction гэхээр л одоо хин нэгний хийсэн уран бүтээлийг одоо доош нь дээш нь хийх ч юм уу, чи чадахгүй гэх юм уу гэх тийм бол байхгүй шүү. Зүгээр л одоо нэг бит хоёрыг үзэж байгаа бүх зүйл сэтгэл нөгөө хөдлөл, хариу үйлдэл одоо юу гэдэг тэднийхээ л ингээд хамтдаа ингээд ямархуу филинг төрхөө ингээд та бүхэнтэй шеэрлж байгаа юм шүү. За ингээд хамтрагч гэдэг болсон явдал юм байна. Тэгээд номер 65 бит хоёр Вего түүхүүд гэдэг юм болсон явдлыг амьдрал дээр болсон явдлуудыг нөгөө анимашн хэлбэрт Google-ийн киноны хэлбэрт оруулсан юм сувг байгаа юм байна. Тэгээ надад бол таалагдж байгаа. Би бол subscribe хийцэн. Тэгээд энэ subscribe хийцэх олон YouTube channel-ууд байна. Тэгээ ер нь одоо бит хоёрын имжлэгийг үзэж байгаа хүмүүс байвал танд бас гоё санаа орж ирвэл те хиний юу хин хамаагүй. Гэхдээ мэдээж нийгэмдээ буруу үлгэр дуурайл хандлага байхгүй. Үзэхэд эрэг хамтдаа гоё enjoy байх. Тэгээ бит хоёр яг нөгөө enjoy гэж хамтдаа нөгөө дуу сонсож гин. Тэгээд нөгөө vlog хөтлөөд явж гин. Зүгээр ямар нэгэн маск зөөхгүй зүгээр ингийн. Тэгээд энэ бүгдийг яаж харж ийн гэхээр чи одоо 21-р зуун энэ интернетийн өндөр хүч бүх мэдээллийн юм хурдан 90 үеинд ирсэн. Бүгдээрэнд нь боломж байгаа. Тэгээд гоё YouTube channel-уудаа өөрсдийн хоббигоор ингээд гоё хөгжүүлээсэй гэж хүсэж шүү. За ингээд юу дараагийнхаа үзэх үү? Дургүй байна уу? Яагаад байна? За бас явдал хамтрагч гинэ. Бас явдал 65. Би 21 настай байхдаа стратегийн галт зэвсгийн командлагч байлаа. Бидний хийдэг ажил бол барьцаанд орсон нэгнийг аврах, хулгайн зэвсгийг талсан зогсоох. Ерөнхийдөө бол хамгийн хүнд хэцүү нөхцөлд бид ажилладаг байв. Миний доод албан тушаалд миний маш сайн найз ажилладаг байлаа. Түүнийг Келвин гэдэг байсан. Бид ургалж ажил дээрээч тэр, ажлаас гадуурч тэр сайн найзууд байлаа. Тэр ургалж бидний ажлаар инээлгдэг нэг юм байсан. Бидэнд маш хэцүү үедд ч тэр бидний стрессийг айлгаж инээлгдэг байлаа. Гэтэл нэг удаа бидэнд зэвсэгтэй идэхэд дайралт хийсэн гих дуудлага ирлээ. Бид өөрийнхөө дагуу тухайн бүс рүү явсан юм. Тэр үед Келвин нэг л хачин байв. Бид явж явахад Келвин маш ярав, машин зогсоогүй байгаад үсрээд буучглаа. Бид багаараа тийш очтол нөгөө зэвсэгтэй идэхэд аль хэдийнэ бодлоод хүчгсэн байв. Харин Келвиний гарт байлаа. Тэр явдлын дараа би Келвинээс яагаад түүнийг бодож байгаа юм бэ гэж асуув. Харин тэр надад ямар ч хувийн асуудал байхгүй гэж хариуллаа. Тэр зүгээр сандраад багш надад санагдчихсан. Би түүний хэлсэн үг итгэсэн юм. Учир нь тэр миний маш сайн найз билээ. Нэг өдөр би Facebook хараад байж идэл Келвин болон өгсөн залуу хоёр биений таньдаг болохыг анзаарсан юм. Ихэнх мөрцний эцэст энэ хоёр хэд эргүүд тэр биентэй мэдээлэл өгдөг болох нь илэрсэн юм. Тэр үед би Келвинийг энэ залуу ямар нэгэн шалтгааны улмаас хүнээсэн гэдгийг нь ойлголоо. Гэхдээ би түүнийг ямар шалтгаанаар хүнээсэн гэдгийг нь олж мэдэж чадсангүй. Тиймээс түүнд шүүхээс хууль дүрмийн дагуу ажиллаагүй. Мөн албан тушаалаа урвуулан ашигласан гэх шалтгаанаар түүнд 3 жилийн ял оноосон юм. Харин би түүний эсрэг мэдүүлэг өглөө. Тиймээс би дахин ажиллаагүй. Намайг 24-т байхад би өөр ажиллаа хийсэн хэвээр байлаа. Өнгөрсөн зүйлс болон Келвин ардын үлдэж би өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байв. Нэг орой байрлалаас оройдож ирлээ.
Гэтэл манай хаалт үжээтэй байсан идэж хэнийг орж ир манахыг боснолж орхисон байв. Би цагтаа дуудаж мэдээлэл өглөө. Гэхдээ тэд надад энэ тэдийг барих боломжгүй. Учир нь бидэнд танаа гадаа суйрлуулсан камер байхгүй гэж байлаа. Би орондоо орлоо. Гэтэл ширээний маань хажуу талын гэрэлд нэгэн зүйл наалттай байв. Тэр цаасан дээр намайг санаж байна уу гэсэн захиа байлаа. Энэ шууд л Келвиний бичгийг байхыг төвөггүйхэн мэдэв. Би түүнийг шоронгоос гараад өөрсдөд шинэ хүн болсон гэж бодож байлаа. Гэтэл би зураг бодож байж. Энэ хийсэн зүйл нь түүнийг өшөөл байв. Маргааш нь би доошоо гүн тосол руу гарлаа. Харин тэр үед миний машины зогны шилийг хагаалсан байв. Келвиний надаас хариугаа авахныг харах гэж би үүнийг ойлголоо. Өглөө би түүнийг манай гэрээ хажуухан байхыг олж харав. Би түүний араас бүтэл тэр харах боломжоор алаа болчихлоо. Би түүний өмнөх дугаарлаж алхтал түүний цол бодох боломжгүй гэж байв. Тэгээд гэртээ ортол миний хаалганы завсраар нэг захиа орж ирлээ. Харин энэ захианд миний 100 орчим зураг ажил дээрээ гэртээ найз охинтойгоо хоолнд орж буй зураг хүртэл байв. Судалж байгаа шүү. Чамаа судалж байгаа шүү. Гэтэл хамгийн сүүлийн зураг нь Хелен Битхорын зураг байлаа. Харин тэр зургийн ард чийч хүсэн гэдэг улаан харандаагаар бичсэн байв. Би түүнийг ахин цагдамт мэдээлээ намайг хүн таниад байна гэд. Цагдаа нар түүний байршиг тогтоогод гэрлэн ороход тэр бүх зүнхээ багалчихсан байсан гэв. Гэхдээ би түүний хааны хтгээс намайг харж байгааг мэдэж байлаа. Нэг өдөр би ажлынхаа дугааргүй машинаар ажилдаа явж итэл миний араас Toyota Yaris дагаад байв. Би тэр машины дугаарыг шалгуулах бодолтой байтал ажлаас яралтай дуудлага ирлээ. Нэгэн галзуу итгэд автобусанд дутаг барьчихсан. Бусдыг хотглох гээд байна гэсэн дуудлага орж ирв. Би тусгай дуудлагыг ашиглан гэмтэрэг гараад бөксөрөө явлаа. Намайг автобусанд очиход тэр аль хэдийнэ баривчлагдсан байв. Бас тийм дэмжлэгийн машин ирсэн байлаа. Би автобусаас гарах гэж байтал буун чинээ дууграв. Гэтэл хин нэг миний хажуу зогсож байсан үнийг бодож ирэхлээ. Утас үнийг цонхоор хартал харам алхадад самлан өмссөн. Нэг итгэхэд машины цонхоор нэгтгэж бодсон байв. Тэр зүгтах гэж оролдлоо. Би автобусаас гарч машиныхаа багажийг олгоо. MP5, SFL маш олон тусгалтай снайпер авлаа. Би сэжигтний араас гүйж байтал надад нэгэн тушаал ирв. Тэр тушаал сэжигтэн зүгтах гэж бай. Түүний шууд нам бууд гэсэн тушаал ирлээ. Тэр хотын дövs холдох санаатай болон тойроод иргэд гүйчихв. Найз нөгөө би гингүү хин нэг бодож байхээс үнэхээр хайж байлаа. Удамжаар дүүрэн хүн байхад снайпер барьчихсан түүний араас гүйгээд байх нь боломжгүй зүйл байв. Тиймээс надад өндөр дээр гарч тухайд хэдийг бодохоос өөр сонголт байсангүй. Би хажуу талд байсан хамгийн өндөр барилга руу гарлаа. Хитэн цуцчих юм шүү энэ. Энэ бүхэн 5 орчим минут болсон. Тиймээс би түүнийг холдчихсан байх уу гэхээс хайж байв. Би дээр гараа уугаа шагааж нөгөө хэдийг хайв. Би дурангаараа хайж байтал харамлахад цамцтай этгээд гүйж байлаа. Харин би эргэлзээгүй түүнийг бодсон юм. Тэр хазар дүүрэн унсан. Намайг буучаад цагдаа нар тэр эсхийг бүсэлсэн байв. Харин би Келвинийг бодсон байлаа. Тэр намайг араас дагаад байсан итгэхэд болж таарсан юм. Бас намайг өнөөгийн тулд автобус руу буцаа идэж хажууд байсан хүнийг унсан байв. Би Келвинийг бодож амнаас нь хүнээсэнд үнэхээр харамсч байлаа. Гэхдээ буудалсан үер амьд үлдэж би одонгоо шагнуулсан. Би одоош галз ирсэн командлагч ажлаа хийж байгаа. Зя нэг юм хамтрагч гэдэг түүхийг улаан сонслоо. Гэтэ энэ болсон явдал гээд энэ их зүгээр юм байна. Жишээлбэл энэ дээр чи юу санагдчих юу ойлгоо? Хүмүүс одоо гаднаа төршгөө байдаг л гэж хэлэх гээд байна л да. Гаднаа юм гоё ингээл найрсаг ингээл хүмүүстэй гоё харьцдаг хүн байсан ч гэсэн цаавар ингээл муу юм хийдэг юм хүн байсан байгаа зү. Тэг миний бодлоор бол яг нөгөө юу л гэж л ойлгож байна л та нөгөө. Мэдээж нөгөө найз нөхдөд зөв сонгох гэд ярьдаг тий. Найз нөхдөд зөв сонгох хэрэгтэй юм байна гэдэг мессеж зүгээр энийг үзээд ойлгогдож байгаа байхгүй. Найз нөхдөд мэдээж зөндөө гоё гоё найз нөхдөд байдаг л та хамт идэж уугаал явдаг. Тим найз нөхөд байна. Тэгэл нөгөө нэг зовсон үед хамт байдаг. Тэгээд найз нөхөд байна. Тэгэл гол нь найз нөхдөд бас зөв сонгоо гэсэн мессежийг бол
саяны түүх бол бас баттгаж өгч чинь. Голны нь бол зохиол биш дандаа боссон явдлууд. Тэгээ хвчлэн ингээд нөгөө зохиолын үзээд тахаар Америкт болсон юм үйл явдлууд юм шиг. Дандаа л Америкийн болсон юм үйл явдлууд харагдаад тах шиг байна. За ингээд энэ үрээд одоо энэ хүүд бицхэн болонгаа өндөрлүүлэх үү. За залуучтаа тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Манай суугаар юу ч гарч магадгүй. Тэгээд зүгээр л баяртай гэж юм уу? Зүгээр л баяртай. За зүгээр л баяртай. Дараа уулзъя.